Сайн байцгаана уу? Өрөг реалити нэвтрүүлэгтэй хамтдаа байгаа эрхэм үзэгч та бүгдийн энэ өдрийн амар амгалан гэрэн мэдчилж байна. Нэвтрүүлгийн 2 дугаар шатны шалгаруулалт эхлэж, тэнцэн оролцогчдын мэдээлэл болон шалгаруулалтын дүрмийг түрүүчийн дугаараар бид хүргэсэн байна. Харин өнөөдөр бид 2 дугаар шатанд оролцох оролцогчдын гараа нэг хэсгийг та бүхэнд хүргэх гэж байна. Гараа сайн бол барай сайн. Ингээд оролцогчдын гараа хэрхэн эхлэж байгааг хамтдаа сонирхцгаая. Өргөн нэвтрүүлгийн шүүгчдийн даалгаврын дагуу өөрсдийнхөө боломжоор зах зээлийн судалгаа хийж байна. CD маань ер нь бол одоо 7 хоногийн дараа зураг авах дуусна. Шүүгчнэр бол надад бол нэлээд даалгавар өгсөн байгаа. Өрөг 2 дугаар шат эхэллээ. Цэлэжсэн тэжээл төсөлтөө бид нар хамтарч ажилласнаар эд хэсэг хугацааны дараа импортыг орлогч бүтээгдэхүүн бий олно гэдэгт итгэлтэй байна. Шин санаа, шилдэг шийдэл. 18 бүтээл өрсөлдөн. Монголын үндэсний олон нийтийн телевиз, боловсрол сувг, NTV, SBN, ETV телевизүүдээр нэм гарыг бүрд. Оюуны өмч бол мөнгө, өрөг бол боломж. Оролцогчдын бүтээл хоорондоо адилгүй. Зах зээлд гарах хэмжээнд судалж үзэх нэг хэсэг байхад хэдийн бизнесийнхээ гарааг эхлүүлчихсэн бүтээлч байна. Тиймээс бүтээлийн онцлогоос шалтгаалan хамтарч ажиллах болон туслах багуудын сонголтыг нарийн хийх шаардлагатай болсон юм а. Энэ мэт зохион байгуулалт төлөвлөлтийн ажлыг өрөг нэвтрүүлгийн зүгээс яаралтай эхлүүлээд байгаа билээ. Тэнцэн бүтээлүүд нь хоорондоо өрсөлдөхгүй. Гараанаас ихэлсэн бүтээлүүд бизнес төлөвлөлтийн явцад зах зээлд нэвтрүүлэх хангалттай хэмжээний нөөц боломж, хэрэглэгчийн бааз байхгүй байх. Эсвэл санхүүгийн тооцоол нь ашиггүй гарах гэх мэт тухайн бүтээлийг зах зээлд нэвтрүүлэх боломжгүй тохиолдолд 2 дугаар шатыг орхино. Тэгэхээр энэхүү шатанд шалгаран үлдсэн бүтээл бүгд амжилттай явах юм бол 3 дугаар шатанд бүгдээрээ ч үлдэх магадлалтай гэдгийг онцлоё. Өрөг реалити нэвтрүүлгийн 2 дугаар шат эхлэхэд ерөнхий шүүгчийн зүгээс тэнцсэн оролцогч тус бүртээ гэрээ байгуулж нэвтрүүлгийн туршид хэрхэн ажиллах, цаашид бүтээлийг хэрхэн хөгжүүлэх тал дээр заавар зөвлөгөө өгсөн. Энэ уулзалтаас оролцогчид дараагийн алхмуудаа тодорхойлон багаа бүрдүүлэх ажилд шуурхайлан орлоо. Одоо тэдний хувьд өдөр, цаг, мөч тутам маш хүнтэй. Амжуулах ажил их байгаа. Нэгдсэн үндэсний байгууллагын зөвлөх, шилдэг зохион бүтээгч, мэдээлэлжүүлэлтийн академийн жинхэнэ гишүүн доктор Туваны Бадарчингийн усыг химийн бус аргаар цэвэршүүлэх бүтээлийг өрөг нэвтрүүлгийн шүүгчдийн баг болон бизнесийн зөвлөл маш олон талаас нь хэлэлцээ. Ерөнхий шүүгч ганцаарчилсан уулзалтанд түүний бүтээлийг өргөн хэрэглэн төдийгүй аж үйлдвэрийн салбар, уулуурхай, цахилгаан станц гэд ашиглагдах хүрээ их байгаа хэдий ч өрөг нэвтрүүлэгт чухам аль салбарт хэрхэн ашиглах туслыг тодорхой гаргаж ирэхийг хүслээ. Энэхүү бүтээл өнөөдөр хэд хэдэн газар хэрэгжиж үр ашгаа үзүүлж байгаа ч улс орны хэмжээнд хэрэглэх нийтийн хүртэл болох нь эхний алхмаа хэрхэн хийхээс ихээхэн шалтгаална. Нэг осондоо эндээс Бадарчин бод бүтээлээ хамгаалах олон нийтэд тэр тусмаа шийдвэр гаргах төвшөнд хүрэхэд сонголт хийх шаардлага тулгарч байна. Тэр эхний ээлжинд ямар сонголтыг хийсэн бол? Та энэ хоёр сонголтын аль нэгийг сонгоод нэвтрүүлгийн 2 дугаар шатны туршид
цуг явах ийм шаардлагатай байна да. Ус бол өргөн хэрэглээний түүхэд учраас энэ дэр бол нийгмийн их том асуудал хөндөгдөн л да. Тийм учраас манай улсын одоо төрийн байгууллагуудаас илүү таны одоо саяын санал болгож байгаа энэ боожуулагч компани эхний саналаар энэ байж ивэл ямар байдгийг эхний шатанд ер нь одоо юуны нийгмийн хэрэглээнд хэрэгцээнд жоохон айл одоо юуны хэлбэр нь захимжтай байна гэдгийг сонгох юм л асуудал юм байна. Ингээд зөв ойлголоо. За баярлалаа. За. 7 хоногийн дараа уулзъя. Бас нэгэн шинэ бүтээлийн эзэн доктор профессор Эрдэнэ Чимэг юу юунаас илүү үйлдвэрлэлд нэвтрүүлчихсэн бараа бүтээгдэхүүнээ зах зээлд гаргаж бодит үр дүнг харах хүсэлтэй байгаа. Энэ л түүний бүтээлийн хамгаалалт. Альва бизнесийн амжилтын үндэс бол нэг талаасаа сайн сурталчилгаа, нөгөө талаас бодит үр дүн. Би энэ одоо хийж байгаа тэжээлтэй одоо лицензийн гэрээтэй одоо байнгын одоо худалдан авахч ийм аж ахуйн нэгжийг бол нэгжтэй хамтран ажиллахыг бол маш их хүсэж байна. Яагаад чи ингэж заавал гэрээтэй ажиллах гэдэг юм гэхлээр зэрэг би нөгөө өөр эрдэмтэн хүн судалгаа шинжилгээний ажлыг би тэр аж ахуй дээр хийнэ гэж зорж байгаа юм. Ямар судалгаа шинжилгээний ажлыг хийх вэ гэхлээр яавал энэ тэжээл шүү илүү чанартай болох вэ? Яавал энэ тэжээлийн үртгийг бид нар бууруулчих вэ? Хамгийн гол нь чанартай үртэг буурсан тийм л тэжээл бол бид нар арт түмэнд хүргэх юм зорилготой. Харин шүүгчийн эхний ээлжинд түүнд тавьсан санал та боожуулагч юм уу үлгэдэгч хоёрынхаа аль нэгийг сонгоод одоо нэвтрүүлгийн 2 дугаар үеийн туршид төслөө боловсруулах ажлаа хийнэ. Тэгэхээр бол жижигэн үйлдвэрийн газарч бай, хөрөнгө оруулагч бай, аль нь яг шаардлагад нийцсэн төслийн бичиг баримтыг л танаас нэхнэ. Өрг нэвтрүүлэгт Монголын уламжлалт гар урлалын төрлүүдээр оролцсон оролцогчдыг шүүгчдийн болон бизнесийн зөвлөл баг болон ажиллаж цаашид бүтээлийг хөгжүүлэхийг санал болгосон. Тэд энэ саналыг хүлээн авч өв урлал группийг байгуулан анхны ажлын төлөвлөгөөгөө хэдийн гаргаж амжсан билээ. Тиймээс ч ерөнхий шүүгчтэй уулзсан уулзалт илүүтэйгээр бүтээгдэхүүн тал руугаа чиглэгдлээ. Өрсөлдөгтөө бид нар наадам гэдэг бүтээгдэхүүн гаргах гэж байна гэж нэг үзэх юм уу, цагаан сар гэдэг бүтээгдэхүүн гаргах гэж байна гэж нэг үзэх юм уу те. Бараг наадмаараа явах нь илүү зөв юм болов. Тэ яг тэгэхээр наадам гэхэд бид нар гаргаад тавьчих штэ те. Мэдээж тусдаа үйлдвэрлэхээс өөр зарга байхгүй. Багцынхаа юуг нь хэн хариуцахын гэдэг юм яг хуваарийг хийж өгөөд үйлдвэрлэлэн тусдаа ерөнхий нэр нь нэг, за худалдааны одоо зах зээлийн гарцсан нэг ингээд явах одоо бүрэн бололцоотой юм байна. Нэг ширхэгч байсан тэр эргээд багцаараа хүнд үзүүлэх тэр юмыг бүтээгээ гаргаад ирэх нь эхний зорилго болов уу гэж би бол бодож байна. Ашигтай загвар ангиллын 3 бүтээл нэвтрүүлгийн 2 дугаар шатанд шалгарч үлдсэн. Модул халуун усны загвар, ступкерийн зөөврийн жорлон бүтээлүүд нь гол шалгуур болох оюуны өмчөөр баталгаажсан 2 дугаарт Улаанбаатар хотын хөрсний бохирдлын асуудал, мөн аялал жуулчлал, уулуурхайн газрууд бохирдлынхаа асуудлыг шийдэж чадахгүй байгаа энэ үед бүтээлүүдэд зах зээл нь байгаа юм байна гэж харж байгаа учраас энэхүү 2 бүтээлийг цааш нь бизнес болгохын төлөө өрг ажиллахаар болсон. Харин ерөнхий шүүгч энэхүү бүтээлийн бүтээгчид болох Туваандорч Батбаатар нарыг зорилтой маш тодорхой болгож ирэхийг даалгавар болголоо. Шүднээс ойдсон дашигтай шийдлүүдийг гаргаж ирсэн ангаа ухааны доктор Базар Агчаа бүтээлээ үйлдвэрлэлд нэвтрүүлж зах зээлд гаргах хүртэлх бүхий л үйл явцыг олон гаргалгаагаар судалж үзсэн талаараа шүүгчдэд илэн давлангүй ярьлаа. Тэр нэг л асуудал гарсан. Юу хэр зэрэг яг нөгөө захиалах талаасаа тэр үйлдвэр захиалахаар зэрэг энийг хийх тэр одоо бүх хэд анги тэр цутгуурын бүдийг эд ангийн үн өртөө нь бас энийг дотооддоо үйлдвэрлэлийн үн өртөгтэй бараг 50% орчим тэнцээд байсан л та. Тэгээ яг энэ дээр бид нар гацаад тэгвэл ер нь бол бараг л одоо 50-60% тийм зарлагаар тэнд захиалж хийлгээд энд ингээд зах зээл хийхээсээ илүү энэ тэгвэл эндээ үйлдвэрлээд бараг үндэсний брэнд маягаар өөрсдийнхөө юм чин технологи гэдэг энийг үйлдвэрлүүл яасан гэдэг энэ гацаан дээр очиж унаал бид нар өнөөдрийг энд зорио явж байгаа юм л да. Дотооддоо үйлдвэр байгуулад гадагшны импортлно гэдэг зорилго байх нь уу? Эсвэл одоо зөвхөн энэ санаагаар лицензийн гэрээгээр бусад гадны үйлдвэрлэгч нарт одоо хөдөлгөх байдлаар
одоо лицензийн гэрээ хийгээд тэнэн үйлдвэрлэлүүд дэлхийн бусад орнууд руу одоо түгээн гэх нь бол тэр зорилгоо маш тодорхой болох ёстой. Тэгээд тэр зорилгыг чинь тодорхой болсны дараа бид нэр энэ дээр зах зээлийн судалгаагаа яаж хийх юм, маркетингийн төлөвлөгөө нь юу байх юм, санхүүгийн тооцоо нь яах юм, хизээ бид нэр яг эцсийн бүтээгдэхүүн болгоод зах зээл дээр гаргах юм хэмжлэнгийн энэ бүх тооцоо судалгаануудаа бэлдээд хөрөнгө оруулагч нарт санал болгохгүй төслийн материалыг эцсийн болгож ингэж авах хэрэгтэй хоёрдугаар шатнд. Тийм учраас та урд нь хийгдсэн бүх энэ ажлуудаа базаад манай нэвтрүүлгийн багийнхантай нийлээд үлгийдэгч болоод боожуулагч компаниудтай уулзах үйлчлэлүүдийг эх 7 хоногт яралтай зохион байгуулнаа. За ингээд хоёрдугаар шатнд танд амжилттай оролцохыг хүсье да. За баярлалаа. За баярлалаа. Газар зүйн заалт ангиллаар оролцогч цорын ганц бүтээл болох халах гол зөгийн бол. За таны бүтээл халах гол зөгийн бол маань 2 дугаар шатны нэвтрүүлэгт бол тэнцэхээр болсон байгаа. 2 дугаар шатны 2 дугаар нэвтрүүлэг дээр та яг энэ нэвтрүүлгийн одоо 11 нэвтрүүлгийн туршид халах гол зөгийн бол буюу одоо энэ газар зүйн заалттай энэ бүтээгдэхүүнээ зах зээл дээр гаргах гэдэг яг хэрхэн юуг нь хийх юм бэ гэдэг нь маш тодорхой нэвтрүүлгийн шүүгчдийн зөвлөл, бизнесийн зөвлөл дээрээс нь үзэгчдэд танилцуулна. Харин бүтээлийн эзэн туяа өөртөө тулгарч байгаа асуудлууд болон гинтийн өөрчлөлтийн талаар ярьж шүүгчээс зөвлөгөө авав. Одоо би чи ихлээр халах гол барааны тэмдэгт авъя гэж газар зүйн заалтаар орсон шүү дээ. Тэгэн хүртэл нь одоо явж ирсэн чинь миний явж ирсэн зорилго ингээд өөр болчихж байгаа байхгүй юу. Тэгээд бид нар нөгөө оюуны өмчийнхэнтэй уулаад ярьсан чинь танайх ийм төрийн бас байгууллаа. Ингээд тэр халах гол нутагт үйл ажиллагаа явуулах бүх хүмүүсээ нэгтээд юм төрийн бас байгууллаа гэж. Тэгээд бид төрийн бас байгууллага байгуулчихсан байхгүй юу. Тэгчингүүт одоо миний зорилго болохоор халах гол бус нутагт байгаа зөвгүйчдийг нэгтгээд нэг шуумаар ингээд бүх бүтээгдэхүүнээ гаргаад тэгээд ингээд брэнд болгоод тэнхэн ингээд тэнд домдог үйлдвэр дорж үйлдвэр нь хамаагүй халах гол зөвгийн баг гэж нэг брэнд болгоод нэг юм гарцаа гаргах тийм л одоо зорилготой болоод шал ингээд одоо өөр болоод яг энэ газар зүйн заалт өөр болж байгаа шалтгаан чинь өөрөөр бол оюуны өмчийн газар зүйн заалт гэдэг энэ одоо ангиллыг нэг компанид өгч болохгүй байхгүй. Тийм нэг компанид өгч болохгүй учраас оюуны өмчийн одоо экспертүүд маань тань зөвлөж байгаа нь болохоор тэнд байгаа бүх зөвгүйчдөө нийлүүлээд тэндээ холбоо байгуулад тэгээд тэрэн дээрээ суйрлаад дараагийнхаа юмнуудыг явуулаад тэгээ газар зүйн заалт дээр үндэслэсэн халах гол гэдэг одоо бүтээгдэхүүнтэй болоо гэдэг ийм л зөвлөгөө өгöd байгаа шүү дээ. Олон хүний эрүүл мэндийн төлөө амьдралынх нь нэг хэсэг болсон бүтээлгийнхээ төлөө нэвтрүүлгийн зураг авалт бүхэнд уйггүй ирж оролцож байгаа. Өргийн хамгийн өндөр настай оролцогч төрийн шагнал доктор Данди Гуан түүний хамтран цэцлэгч Ган Батнарт шүүгч ихний даалгавраа өглөө. Данди Гуан оюуны бүтээлийн хөгжлөгийн өнөөдрийн байдал, саад бэрхшээлүүдийн тухай сургамжтай үгсийг ярьж зөвлөж байсан юм. Хөрөнгө оруулагчид бид нэр төслөө санд болгоход хөрөнгө оруулагчийн шаардлагыг бүрэн хангах үз олон улсын стандартыг хангасан ийм төслийн материалыг бэлтгэх ийм шаардлага байгаа. Орчин үед хүний одоо оюуны бүтээл, мэдлэг шингэсэн оюуны багтаамж сайтай, шилжих технологитой, дотоодын түүхэн эдэнд суурилсан маркетингийн одоо судалгаатай дэвшилт технологитой ийм бүтээгдэхүүнийг Монголд одоо нэвтрүүлэх үнэхээр шаардлагатай. Энэ бүтээгдэхүүн бол бараг нэг волкон нэг хүний аймаг гэсэн үг. Би бол үнэхээр баяртай байна. Яагаад гэвэл энэ бүтээгдэхүүн бол зөвхөн миний ч ажил биш, энэ хүний ч ажил биш, таны ч ажил биш. Энэ бид бүхний бол Монголын ард түмний эрүүл мэндийн төлөө хийж байгаа их том ажил оюуны бүтээл. За хамгийн гол одоо бэрхшээл бол юу гэхээр байр боловсон хүчин хоёр. Бид нар тоног төхөөрөмжийг бол яг авч болно. Тэгэхээр нэг сонирхолтой нь бол энд байр нь байгаа газар мөнгө нь байхгүй. Мөнгө нь байгаа газар байр нь байхгүй. Юм хийх гэж байгаа газар нь бол байрч байхгүй, мөнгөч байхгүй. Иймэрхүү авцалдаагүй энэ байдлуудыг бол төрийн зүгээс үнэхээр анхаарч ард түмний эрүүл мэндийн
тусын тулд энийг зохицуулж өгвөл одоо маш зүйтэй байна гэдгийг хэлэх байна. Мэргэжил мэдлэгээ шинэ бүтээлүүд, шинэ нээлтэд зориулж аваа. Шинжлэх ухааны техникийн сургуулийн зөвлөх профессор, урлагийн инженер технологич Халтай ерөнхий шүүгч хоёрын дунд халуун яриа өрнөсөн юм. Эдийн засгийн хувьд бол давуу. Хоёрдугаарт бол энэ бол цэвэр одоо Монгол хүний оюуны өмчийг дээр тулгуурлаж хийгдсэн ийм шинэ үйлдвэр болно гэсэн энэ одоо баталгааг өгч байгаа тохиолдол бол бид нэр тантай гэрээ байгуулад тэгээ хоёрдугаар шатны нэвтрүүлгээдэд өгөгдөх даалгавруудыг та бас давхар биелүүлээд ингээд үндсэндээ өрсөлдөд явах юм боломж байна л гэж ингэж харж байгаа. Тэгэхээр миний саяын ярьснуудыг та үнэхээр зөвшөөрч байвал бидэнтэй гэрээ байгуулсны үндсэн дээр бол хоёрдугаар шатны нэвтрүүлэгт оролцоод ингээд явж болж байна. Миний хувьд бол нэг салбарч хэлсэн энэ технологи нэвтэрч байх хэрэгтэй байхгүй. Тэгэхээр би бол нэг ганц үйлдвэр бариад суух нь надад сонирхол байхгүй байна. Гэтэ энэ дэр бол би таны юуг бол бүрэн зөвшөөрч байна. Энэ бол зөвхөн манай технологи. Та бойжуулагч, үлгэдэгч энэ хоёр одоо гол дэмжигч компани өөрөө олж болох уу? Эсвэл бид нэрээр олох уу? Эсвэл одоо ийм зүйл бол шаардлагагүй. Бид нэр профессорын багуудтайгаа нийлээд оюутнуудтайгаа нийлээд энийг хийчнэ гэдэг ингээд энэ гурван сонголтын аль нэгийг та сонгох хэрэгтэй. Танахаар хийлгэрмээр байна. Танахаар олуулмаар байна. Манай профессорын баг одоо бидний боломж бол маш хязгаарлагдсан шүү дээ. Монгол Улсын шууд хэсгийн дотор л хөрөнгөлийг явуулна гэсэн үг. Хэрвээ та нөхөд олж өгдөг юм бол манай Монгол Улсын хэмжээнд олж өгнө. Тийм учраас тэр танаа олж өгсөн багтаа хамтраад ажиллая. Тэрийг бол би танайд итгэж байна. Бас найдаж байна. Улаанбуудыг нунтаглах технологиг үйлдвэрлэлд нэвтрүүлэх ажлыг өргө хөгжүүлэхээр олон талаас нь судалж эхэллээ. За мөгчрлээ таны бүтээл бол Автовер цэгийн гэсэн ийм веб дээр тулгуурласан програм хэмж байна гэж ингэж хэлж байгаа. Тэгэхээр програм хэмжил өөрөө зохиогч эрхийн төрөлд хамрагддаг оюуны бүтээл учраас бид нэр энэ програм хэмжийг хэрхэн хийх үү? За энэ дээр ямар үйл ажиллагаанууд явах уу? За тэгээд энэ Автоверийн салбарт ямар байдлаар одоо тусалцаа үзүүлж явах боломжтой юм бэ гэдэг юмнуудыг бүгдээрингийн 2 дугаар шатны нэвтрүүлгийн туршид тодтогно гэж ингэж үзэж байгаа. Тийм учраас өөрийн чинь бол нэвтрүүлгийн бойжуулагч нь бол Автоверийн газар байна гэж бид нар бол ингэж ойлгож байгаа. Дээрэс нь тухайн програм хэмжээг босруулах, өөрөлдөл яг оюуны өмчийг бий болгох тэр програм хэмжээний компанитай та бүхэн бас нийлэх ёстой. Ингээд Автоверийн газар бойжуулагч нь, за үйлдвэрлэгч нь бол програм хэмжээний компани. За тэгээд төслийн санаа бол өөрөгч нь гэдэг байдлаар та бүхэн нэвтрүүлгийн 2 дугаар шатны 2 дугаар нэвтрүүлэг дээр маш тодорхой зорилгоо хавчир танилцуулах ёстой. За ингээд зорилгоо танилцуулаад дараагийн нэвтрүүлэг дээр нь болохоор зах зээлийн судалгаагаа хийх гэх мэтлэнгээр ингээд явах юм байна. Тийм учраас таныг 2 дугаар шатны 2 дугаар нэвтрүүлэгтээ яаралтай бэлдээч гэж ингэж хүсэж байна да. Захиагч эрхийн төрөлд шалгарсан бүтээлүүдтэй өдрөөс уулзаад явж байна. Тэгээд шүүгчдийн зөвлөлөөс гадна манай нэвтрүүлгийн өрөөнд бизнесийн зөвлөл гэж зөвлөл байгуулагдсан. Тэгэхээр тэр үл нөгөө бизнес болоход дэмжлэг үзүүлэх зорилттой ийм маш олон жил бизнес хийжсэн, за олон салбаруудад ажиллаж байгаа ийм хүмүүсээс бүрдсэн зөвлөл ажиллаж байгаа. За таны бүтээлийн хувьд бол сэтгэлийн үергээд төгөлдрүүрийн аяз байгаа. Тэгээ энэ аязыг бид нэр клипчүүлээд шууд олон түмэндээ түгэх энэ ажлыг бол хийя гэж байгаа. Тийм учраас бид нар бол энэ дээр клип одоо бүтээдэг продакшнуудад бол уралдаан зарлаад ингээд явнаа. Дээрэс нь энд бол яг зар сурлуулах бизнесийн одоо юу байхгүй байгаа учраас одоохондоо бол бид нар бол эхний ажил нь бол тэрийгэ хийгээд бол оюуны бүтээл хэрхэн олон нийтэд тардсан бэ гэдэг тэр юмаа бол зурцлаад ингээд явъя гэж ингэж үзэж байгаа. За дараагийн юу бол одоо таны жолооны сургалтын DVD байгаа. Тэгээд замын цэгтийн газартаа та бүхэн бол уулзсан. Тэгэхээр үндсэн арга зүйн хувьд бол замын цэгтийн газар өөрөө бойжуулагч нь болоод за бүтээгч нэг продакшнтай бас та бүхэн хамтарч ажиллах хэрэгтэй. Тэгэхээр энэ продакшнтай ажиллаад энэ DVD-гээ зах зээл дээр гаргаад
борлуулад ингээд явах ажлаа бас 2 дугаар шатны нэвтрүүлгийн туршид ингэж хийнэ гэж ойлгож байгаа. Тийм учраас 2 дугаар шатны 2 дугаар нэвтрүүлгийн өмнө та зорилгоо маш тодорхой болгосон байх хэрэгтэй. За дээрэс нь одоо төслөө бичих бага замын цагдаагийн газартай нийлж хийх үү, эсвэл аль нэг бизнесийн компанитай нийлж хийх үү, эсвэл нөгөө таны DVD-г бүтээх продакшнтай нийлж ингэж хийж явах уу гэдгээ шийдээд зорилгоо нэвтрүүлгийн шүүгчдийн өмнө, бизнесийн зөвлөлийн өмнө, үзэгчдийн өмнө тодорхой танилцуулах ийм даалгаврыг өгч байна. Иргэдийнхэн оюуны чадхуйд тулгуурсан жижиг дунд үйлдвэрийг бий болгох, олон нийтийн бүтээл санаачлагыг өрнүүлэх, оюуны эмчийг баталгаажуулах зорилгоор өрг реалити нэвтрүүлэг санаачлагдан үзэгч танд оюуны бүтээл олон хүрч байгаа. Өрг өдрөөс өдөрт өргөжин хүрээгээ тэлсээр байгааг бид дугаар болгондоо баяртайгаар дуулгаж байгаа. Өрг нэвтрүүлэг оюуны эмчид тулгуурсан жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих олон нийтийн санг ажиллаж байна. Оюуныг дээдэлж, сайн санаачлагыг дэмжин өргөтөө нэгдгэсэд өнөөдрийн байдлаар Харин одоо та бүхнийг амжилтын болон болох шар өргөх төрий анхны амжилт чухам хэнийг баярлуулах болов. Амжилтын болон гэх энэхүү шар өргийн хамгийн анхны баяртай мэдээг дуулгах гэж байгаадаа баяртай байна. Шинэ бүтээл ангилал тэг 6 дугаартай оролцогч Дашравдангийн Эрдэнэжимэг таныг амжилтын шар өргөт урьж байна. За юуны өмнө хамтран бас энэ өрөг нэвтрүүлэгт орж байгаа нөхдүүдтэй энэ өдрийн мэндийг төвшүүлээд үүний зэрэгцээ телевиз үзэгч хүмүүст бас мэнд төвшүүлж байна. За гараагаа их амжилттай ихсэндээ би их баяртай байна. Өрөг нэвтрүүлгийн оролцогч Эрдэнэжимгийн чөлөөтчүүлсэн мал амтны тижэл бүтээлийг зах зээл хөгжүүлэхээр MICG бизнесийн зөвлөх компани өргөтөө нэгдэж байна. Хөдөөж байгаа салбарт хамгийн чухал асуудал нь бол малын тижэл байдаг. Цолиотис наатрыг цолиожсэн тижэл үйлдвэртэй бид хамтарч ажилласнаар ирээдүйд Монгол улс бол импортыг орлох бүтээгдэхүүн бий болох боломжтой юм. Богино хугацааны дотор нөгөө боожуулагч болсон. Боожуулагч болоод судалгааныхаа ажлыг эхэлсэн байгаа болохоор зэрэг одоо 2 дугаар шатанд өгсөн 6 даалгавраа богино хугацаанд биелүүлэх бүрэн боломжтой. Оюуны өмчийн ашигтай загвар ангилал тэг 34 дугаартай оролцогч Аяр зуны Туандар таныг ээжид амжилтын шар өргөтөө урьж байна. Туанд урж байгаа бүтээлтэй хамтарч ажиллахаар топ групп хүрэлцэн ирсэн байгаа. Ингээд топ группийн ерөнхий захирал Мөнх Болор таныг амжилтын шар ууланд урьж байна. За манай компани энэ Туанд орж байгаа бүтээлийг яагаад дэмжих болсон бэ гэхээр өнөөдөр манай нийслэлд орон нутагт маань одоо энэ халуун усны хөрөлцөө маш их муу одоо дэд бүтц бусад одоо сувгын хэмжээнд холбогдоогүй суурин газрууд маш их байдаг. Энд байгаа иргэдэн маань өнөөдөр анхан шатны одоо хэрэглээний халуун усны үйлчилгээг авч чаддаггүй. Тэгэхээр энэ бүтээл маань өөрөө яг энэ асуудлыг шийдсэн. За ингээд амжилт хүсье. За. Оюуны өмчийн зохиогчийн эрх ангилал тэг 78 дугаартай оролцогч Санжаад уржийн мөнх жаргал таныг шар өргөт урьж байна. За ажил хэрэг явж байна. Бидэнд сонирхуулаач. Бэлгшээл саад мэдээж олон асуудлууд тулгарчлаа байгаа тийм. Миний төсөл бол нэлээд нийгмийн нэлээд том хэсгийг хамарсан юм автомобилийн салбарыг хамарсан том төсөл явж байгаа. Тэгээд одоо боожуулагч компаниуд маань ингээд боожуулагч компани олчихсан. Одоо ингээд бэлэн болчихсон байж байгаа. Танд амжилт хүсье юуны өмнө. Таны олон жилийн хөдөлмөр сан санаачлагыг тань Монгол улсын автомобилийн газар
хүндэтгэн хүлээж авсан байгаа. Тиймээс ч ажлын хэсэг томилогдож ажиллахаар болсон тухайга бидэнд мэдгдсэн. Мөн Монголын үйлдвэрчний эвлэлийн холбоо дэмжиж байгаагаа илэрхийлсэн. Одоо та бүхэнд нэгэн хүндэтгэн үнийг өрье. Тээвэр холбоо газрын тусны ажилтны үйлдвэрчний эвлэлийн холбооны дарга Эрдэнэ Нутгай манай студид хүрэлцэн ирсэн баяртай мэдээг танд дуулгаж байна. Мөнх чаргалан маань хэрэгжүүлж байгаа тээвэр логистикийг зөв зохион байгуулах, нэгдсэн зохион байгуулалтанд оруулснаар одоо энэ төслөөс хүртэх нэгж хувь бизнес байгууллагууд улс орны хэмжээнд бол хэмжээшгүй их одоо үр ашиг бий болж чадах юмаа гэдгийг манай байгууллагаас дэмжиж байгаа маа. Оюуны өмчийн шинэ бүтээл ангилал Тэг 16 дугаартай оролцогч Туаны Бадарчин таныг урьж байна. За Бадарчингоо бүтээлийн талаарх одоо бахархал маань чухам юунд оршиж байна? Технологийн шийдлийг шинжлэх ухааны үндэстэй боловсруулснараа би өнөөдөр одоо Монгол хүн бүхэн эрүүл сарвал амьдрах үндсийн нэг нөхцөлийг хангаж яана гэж ингэж үсэж байгаа. Бүтээл маань амьдралд нэвтэрснээр үзэгчд маань ямар одоо хэрэг болох вэ? Ямар үндэс нь бий болох вэ? Энд бол за ямар ч байсан энэ бүтээл амьдралд юу нэвтэрснээр нэгдүгээрт хэрэглээнд эрүүл босгоно. Хоёрдугаарт энэ нийгмийн одоо өвчлөл гэхүүд одоо янз бүрийн чулуу үүсэх. Энэс бүрэн хэмжээгээр уцс сэргийлнэ. Гуравдугаарт бол ер нь ирээдүйн юм. Эрүүл сарвал өсч бачаасаа гэсэн. Ийм л одоо зохиогчийн сэтгэл байгаа юм да. Ингээд Бадарчингой гой маань энэхүү одоо сайхан бүтээл энэхүү эрхэм зорилготой цуг бидэнтэй өргөтэй нэгдэхээр B-Top Partners компани нэгдэж байна. B-Top Partners компани гүйцэтгэх захирал Батцайхан таныг амжилтын шар өргөт урьж байна. Энэ бүтээлийг сонгож авах болсон шалтгаан нь нийгэм эдийн засгийн болоод экологийн эрүүл ахуйн ач холбогдолтой. Тэгээд бусад бүтээлүүдээс ялгарч байгаа онцлог нь гэвэл шинэ бүтээл, шинжлэх ухааны шинэ бүтээл энэ бол асар урт хугацаанд маш их судалгаа, шинжилгээний үр дүн дээр хийгддэг. Мөн эдийн засгийн болоод экологийн, эрүүл мэндийн асар их ач холбогдол бүхий бүтээлүүд гардаг. За тэгээд энэ ч зүгээс нь бид нар олж харж энэ хүний бүтээлийг Монгол хүний бүтээлийг амьдрал дээр хэрэгжүүлж өгөө, бизнес болж өгье, монголчуудаа эдийн засгийн хяналтыг үүсгэж өгье. Мөн одоо ялангуяа монголчууд маань эмзэгээр тулгараад байгаа байгаль экологийн асуудал, мөн хүний эрүүл ахуй, эрүүл мэндийн асуудал дээр нөлөө үзүүлэх шинэ бүтээл гэдэг дээр маш их ач холбогдол үүсэж байгаамаа. Одоо энэ улсыг хэмээн бас аргаас зөвшөөрөх энэ ажлыг өнөөдөр амьдралд хэрэгжүүлэх гээд одоо бизнесийн групп байгууллага одоо маркетингийн төлөвлөгөө хийх, бизнес төлөвлөгөө хийх энэ багтаа болж байгаа юм. Тэгээ энэ бол одоо энэ оройд нэвтрүүлэлт орсны одоо үр дүн гэж би үзэж байна. Оюуны өвчийн газар зүйн заалт ангилал халах гол зүгийн бол бүтээл. Тэг 70 дугаартай оролцогч Төмрийн Туяа таныг шар өргөт урьж байна. За юуны өмнө танд баяр хүргэе. Таны бүтээл дээр ажиллах бизнесийн зөвлөгч баг олдсон байна. Таны сэтгэл ямар вэ? Үнэхээр их баярлж байна. Өргөн нэвтрүүлэг танд юу өгч байна гэж та ер нь төсөөлж байна? Өргөн нэвтрүүлэг надад их боломжуудыг л өгж байна да. Таны бүтээлийг хамтдаа боожуулагч компанийг урьдцгаая. За манай компани халах голын зүгийн бол төслийг дэмжих болсон хоёр шалтгааныг дурдмаар байна. За нэгдүгээрт нь бол олон улсын зах зээл дээр өрсөлдөх чадвартай үндэсний брендийг бий болгох зорилго, төслийн зорилго бол бидний одоо сонирхлыг нэгдүгээрт нь хамгийн их татсан гэж хэлж болно. Хоёр дахь том шалтгаан нь бол орчин үеийн өндөр шаардлага бүхий хэрэглэгчдийн хүнсний хэрэгцээ, тэдний эрэлт хэрэгцээнд нийцсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэх одоо газар зүйн заалттай оюуны өмчийн бүтээл үйлдвэрлэх гэсэн энэ чиглэлд бидний манай компанийн сонирхлыг татсан гол хүчин зүйл. Төсөл санаачлагч болон манай компани хоёр хамтраад
хамгийн ихний ээлжинд төслийн үндсийн стратегийг тодорхойлох ажлыг энэ 7 хоногоос эхлүүлэхээр төлөвлөж байна. Оюуны өмчийн шинэ бүтээл ангилал тэг 45 дугаартай оролцогч Доржийн Данди таныг амжилтын шар өрг өрж байна. Таны бүтээл амьдрал дээр хэрэгжих мэдээж одоо ард түмнийхээ эрүүл мэндийн төлөө ажиллахад гарч байгаа олон саад бэрхшээл юмнууд байгаа. Тэгээ энэ бэрхшээлүүдээс хамгийн төвөгтэй бэрхшээл нь бол таны бодлоор юу гэж бодож байна? За миний хувьд бол энэ залуу мэрэгжилтэн боловсон хүчнүүдэд өвлүүлж, уламжлуулж, заламжлуулж үлдээх ийм зорилго тавьж байгаа юм. Энэ бол үнэхээр Монголын ард түмний одоо эрүүл мэндэд нэн чухал бүтээгдэхүүн гэдэг би энд өнөөдөр онцолж хэлмээр байна. Бас нэгэн залуу шинэ компани, залуу бас энэ чиглэлээр мэргэсэн хүмүүс өргөтөө нэгдъя, таны бүтээлтэй нэгдъя гэж биднэрт хүсэлтээ ирүүлсэн байгаа. Ингээд бид нэр альбомын бүтээл дээр хамтарч ажиллах Биободис компаниг гүйцэтгэх захирал Ундрамыг шар өргөтөө урьж байна. Манай компани зүгээс Дандига болон инженер Ганбат нарын альбомын үйлдвэрлэлийн технологийн асуудал бол энэ асуудлыг шийдэхэд хамгийн төхөм болохоор хамгийн үр ашигтай байж болохоор ийм санаа үйлдвэрийн технологи байсан. Тэгээд энийг цааш нь ажил хэрэг болох үүднээс манай компани бол мэрэгжлийн хувьд энэ хоёр хүний бүтээл дээр хамтарч ажиллаж ингэж шийдвэрийг бол гаргасан байгаа. Бид бүгдийн цаашдаа хийх анхны ажлын гараа бол уг хоёр хүнийхэн шинжлэх ухааны бүтээлтэй танилцсаж үүнийг хэрхэн бизнестэй уялдуулах вэ гэдэг тал дээр санаа бодлоо солилцож ажиллаа эхлэндэ гэж бодож байна. За ингээд Дандига Ундрам хоёрын маань дараагийн ажил үйлсүүд бүтэмжтэй байж ард түмэн маань удахгүй Монголд үйлдвэрлэсэн альбомыг хэрэглэнэ гэж ингэж найдаж байна. Та хоёртай амжилт хүсье. Өнөөдрийн гараа нэвтрүүлэгт маань олон оролцогчд маань өөрийнхөө бойжуулагч, өлгийдөгч, хөрөнгө оруулагч компаниудтай уулзаж амжилтын шар өргөдөр нэгдэж байна. Энэ мэтчлэнгээр нийт 2 дугаар шатанд өрсөлдөх бүтээлүүд маань өөрсдийнхөө хамтран ажиллах компаниудтай уулзнаа. Уулзаагүй бүтээлүүд маань тун удахгүй уулзна гэдэгт зохион байгуулагчдын зүгээс итгэлтэй байна. Дээрээс нь манай оюуны өмчийн бүтээл эзэмшигч нартай олон компаниуд ирж нэгдэж ажиллана гэдэгт хувьдаа итгэж байна. Бүгдд нь амжилт хүсье. Аз амжилт араасаа сайныг дагуулдаг жамтай. Оролцогч бүр шар өрөг амжилтын буланд өргөдөн сайхан мэдээг сонсох болно. Оролцогчдын бүтээл бүхэн тэдний эзэмссэн мэрэгжил ажил амьдралын арвин туршлага олон жилийн хүч хөдөлмөр шингэсэн. Гэхдээ тэд бүтээлээ бизнес болгох, хөгжүүлэн дэлгэрүүлэх анхны гараан дээр яриад байна. Мэдээж тэдэнд маркетингийн, бизнесийн зах зээлийн мэдлэг мэдээлэл зайлшгүй шаардлагатай. Тиймээс л өрг тэдэнтэй хамт авах юм аа. Жаз хөгжмийг би 5 сарын өмнө зохиосон удахгүй дуу болон төрөн гарна. Энэ бүтээл миний оюуны өмч. Студид тавтай морил үзэгчтэй. Яг одоо би шүүгчийн 2 дугаар шатанд өгөх даалгавартай танилцах гэж байна. Шүүгч өгсөн даалгаврын дагуу оролцогчид бүтээлээ цааш хөгжүүлнэ. Санаачилж исэн бүтээл нь тэдэнд ойрхон байсан байж болно. Харин бизнес болгоно гэдэг магадгүй зарим нэгэнд нь дэндүү хол санагдаж болох юм. Ингээд шүүгчийн даалгавар.
Өрг реалити нэвтрүүлэгт оролцож хордгож чадсан тэнцсэн та бүхэн өнөөдөр боожуулагч баг хамтрагч компаниудтай болсон явдалд баяр хүргье. Хоёрдугаар шатанд бол компаниудтайгаа боожуулагч багуудтайгаа нийлээд бизнес төлөвлөгөө боловсруулах үндсэн үүрэгтэйг та бүхэн мэдж байгаа. Энэ бизнес төлөвлөгөө үндсэн 6 даалгавраас бүрдэхийг өнөөдөр та бүхэнд хэлэх гэж байна. За нэгдүгээрт нь бол зорилтой тодорхойлно. Хоёрдугаарт зах зээлийн судалгааг хийнэ. Гуравдугаарт маркетингийн төлөвлөгөөг боловсруулна. Дөрөвдүгээрт үйлдвэрлэлийн судалгааг хийнэ. Тавдугаарт санхүүгийн тооцооллыг хийнэ. Зургадугаарт буюу хамгийн сүүлд бизнесийн нэгдсэн төлөвлөгөө бэлэн болно. Ингэснээр бид нар 3 дугаар шат буюу мөнгөн сантай хамтран ажиллаж зах зээл дээр бүтээгдэхүүнээ гаргах сүүлийн шатанд орох болцлыг хангах юм а. Зах зээл хатуу. Зах зээлийнхаа хуулиар нэвтрүүлэг маань хасагдах журмаар явагдана. Энд бид нэр зах зээлд гаргахад хэрэглэгчийн судалгаа, та бүхний бүтээгдэхүүний эрэлт хэрэгцээ, зах зээлийн өнөөгийн байдал, цаашдын хөгжлийн чиг хандлага биднэрт 7 хоног бүрийн мэргэжилтнүүдийн, экспертүүдийн, шүүгч нарын үнэлгээгээр дүгнэлж явна. 7 хоног болгон та бүхэнд оноо ирж, 7 хоног болгон та нар хийсэн ажлаа дүгнүүлж байна. Ингээд та бүхэнд амжилт хүсье. Баярлалаа. Сэтг баяж ураатай өрөг реалити нэвтрүүлгийн 2 дугаар шатны гарааны дугаар өндөрлөж байна. Хамтдаа эхийг бас сайныг бүтээх зорилгоо нэгтгэсэн өргийнхэн гараагаан ийхүү амжилттай эхлүүллээ. Дараагийн дугаар зах зээлийн судалгаа. Зорилтой тодорхой болгосон оролцогчид хэрэглэгч, өрсөлдөгч, бүтээгдэхүүн гэсэн чиглэлээр зах зээлийн судалгааг хийх даалгаврыг гүйцэтгэнэ. Дараагийн дугаар иргэн уулзъя. Баяртай үзэгчдээ.